Тэгэд хэр удаа уулзааг гэж уулзж байлаа. 7 сард уулзлаа. Үгүй 9 сард уулзсан шүү дээ. Би наашаа суухгүй бол. Цаашлаа байгаа. Би дүндөө ингэж байна. Явах цаг боллоо хонгор мэн. Явах цаг боллоо хонгор мэн. Ярах хүн ч гэсэн. Долбоо шинэ найз охинтой болсон байлаа гэдэг. Тэгсэн чинь хүмүүс бас аим их шүмжилсэн аа. Гэмшиж байна. Үнсэж байна. Намайг бодсон уу? Яг үнийг л бодоагүй ш бодсон. Намсан таваа гоё. Хөнгөө байна. За сайн байцгаана уу Залбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр Залбоо нь хаашаа явах гэж байгаа юм бэ гэхлээр та бүхний сайн мэдэх халиунатай оройн хоол идэхээр явах гэж байна. Халиунатай болцсон өдөр би маш их шүүмжлэл авсныг та бүхэн мэдж байгаа. Сонио хувцас өмссөн байна. Ямар төмөсийн эмэгтэй хүн найрч мэддгүй юм байна. Гих мэдчлэн маш их шүүмжлэл авсан. Өнөөдөр ямар ч байсан Солонгост ирээд халиунатай уулзъя гэж нэлээд ярьсан боловч ерөөсө хоёр тал цаг зав нь болохгүй уулзаж чадахгүйсэн. Өнөөдөр харин зав гараад орой хамт хоол идээгээд хоёр өнөөдөр уулзахаар болсон байгаа. Өнөөдрийнхэн Залбоогийн хувцалт ямар байна юм дайжгүй юу? Өнөөдрийнхөө лүкийг та бүхэндээ танилцуулах юм бол ийм ногоон хүрдэг өмсөө. Тэгээ дотроо ийм ноолуурын цамцтай хар өргөн жээсүм Timberland-ийн гутал. Гэтэ энэ ориг юм уу үгүй юм уу сайн мэдэхгүй байна. Энэ би та бүхэндээ нэг сайн харуулах гэдэг. За ямар ч гэсэн нэг ийм Timberland-ийн гутал. Тэгээд ийм хувцастай өнөөдөр ямар ч халиунатайгаа уулзах гад явж байна. Тэгээд дайжгүй юу? Тэгээд өнөөдөр л ямарваа нэгэн болцоо биш шүү. Та бүхэн битгий шүүмжлээрээ Залбоон зүгээр сая гяс усанд орчоо зүгээр өөрийнхөө өмсмөр байгаа хувцас өмсөө гараад ирлээ. Догтлж гин. Тэгээд ойрд уулзааг болохоор Монгол уулзахдаа бас нэг гоё уулзаж чадаагүй аюу духгүй байсан гэх юм уу. Анх уулзаж байгаа болохоор сандралттай байсан. Яагаад тэгэж их сандраадсан юм бол тэгээд сонноос нэрээ Залбоо нь аппарата дээдлийн нийлгүүлсэн бас доотлын нийлгүүлсэн. Ярихад бол бас нэлээд хөөрхөн төвөгтэй байна. Тэгтээ гайгүй. Угаасаа гоо сайхны төлөө золиос хэрэгтэй гэхчээр те. Тэгээд 1 жил 6 сар. Гүрийн. За тэгээд өнөөдөр халиуна битээр хаана уулзах юм бэ гэхлээр Солонгосын Хунгдэ гэдэг үг гэдэг байхгүй. Ерөөсөө залуучууд очдог газар гэж хэлж болно. Энд хоол идчихэд тэгээ бас орой нэг газар руу хамт явнаа. Халиуна битээрийн бичлэгтэй өнөөдөр хамт байгаарэ. Тэгээд ер нь бол солонгосчуудын нэг тийм соёл гэдэг байхгүй. Болцоонд явахдаа бол айгүй хөтэй уулзаж хоол идэх үү, ямар гоё хамттай хоол идэх үү. Ер нь хоол идэхийг айгүй гоё тийм enjoyддаг, хөгжилтэй, аз жаргалтай цагийг өнгөрүүлж чаддаг арт түмэн байхгүй. Халиуна нөө багасаа байсан болохоор тийм соёл нь суудсан юм уу, сурцсан юм уу те. Хоол идэх гэдээ харин за хоол авч өгөө. За ой би уруу ярьж шүү. Хоол идэх гэж надаас ирээс гойгаагүй шүү. Зүгээр хамт хоол идэх үү гэд би санал тавьлаа яалаа. Би санал тавьсан юм байна. Хамт хоол идэх үү гэд. Би санал тавьсан юм шүү. За тэгээ Залбоо нь Солонгостой ирсэн. Завгүй амьдарч байгаа. Залуу хүн завгүй амьдрах шиг сайхан юм хаана те. Одоо телевизээр үзэх, кино үзэх, Netflix дээр гарч байгаа янз бүрийн тийм шоу энтрийг үзэх үнэхээр завгүй амьдарч байна. Юу хийгээд байгаа юм бүү мэд. Нэг л завгүй. Өглөө сэрэл тэгэл нэг мэд хэл орой болчих юм. Very busy амьдарч байна. Тэгээ Солонгост амьдарч байгаа монголчууд маань дийлэнхэн санал нийлж байгаа. Солонгост их сонин цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Өглөө бодлоо орой боллоо. Нэг мэдэхэд нэг өдөр болсон байна. Нэг мэдэхэд бүтэн сая өдөр болсон байна. Маргааш нэг өдөр ажилдаа явна гэл те. Тэгээ нэг мэдэхэд нэг сар өнгөрцөн байна. Нэг мэдэхэд нэг жил өнгөрцөн байна. Нэг мэдэхэд 5 жил өнгөрцөн байна. Би Солонгост ирээд 5 жил болсон юм уу? Нэг мэдсэн чи би Солонгост ирээд 10 жил болсон юм уу? Зарим хүмүүс нь би Солонгост ирээд 20 жил болцсон шүү дээ ярьсан явж байгаа хүмүүс байдаг байхгүй. Тэгээ би өмнөх бичлэгээрээ хэлжсэн сүүлийн үед намайг бүр маш их бодлогошруулаад байгаа нэг зүйл асуудал байгаа. Тэр нь юу вэ гэхээр би яг ингэж өглөө сэрж сурмаар байгаа байхгүй. Би өглөө 7 цагт сэрж сурмаар байна. Тэгээ 3 сэрэлэг 50 ерөөсөө чадахгүй байна бүр. Тэрэндээ ингээ бүр бухимдаад ах юм. Би одоо яагаад тэрөөсөө өглөө сэрж чадахгүй байгаа юм бол энэ асуудлыг ер нь яг яаж шийдвэл зүгээр вэ? Яаж өглөө борч сэрэх вэ? Өглөөний хүн болмоор байна. Би бодсон байхгүй юу? Яагаад би ингэж өглөө сэрэх дургүй байдсан болоо гэж бодсон чинь за ингээ хэлчихэл бас одоо нэг бүх юм травма руугаа чигдэг гэд одоо бас шүүмжлээд нөхөдөө зүгээр хэлж байгаа шүү. Яагаад ингэж өглөөс ирэх дургу болсон бэ гэхэлэр хөлбөмбөгийн секцэнд явдаг байхдаа 6 жил хүчээр баг өглөө босдог байсан байхгүй юу? Бид нар 5:30-гээ босдог байсан. Тэгээ 6 цаг бэлтгэлдээ гардаг. Өглөө босох аюу тийм дарамттай байдаг байсан гэх юм уу. Тэгээ тэр мэдрэмж ингээ одоо болтол надад төрөөд идэх юм болов уу гэж би бодсон байхгүй юу? Тэгээ Залбоо нь ямар сандаа хичээгээд 3-3 сэрүүлэг 50 чадахгүй байна. Би нэр бүр болохгүй бол өмнө та бүхэндээ хэлсэнчлэн доор дугаараа тавьчих. Тэгээ та бүхэн өглөөний 7 цаг болгоод над руу бүгдээрээ залгаж чагараа. Хөөе Залбоо босноо. Залбоо босоорой. Яг боссон биз гэж чод видео кол хийгээд орж ирээ те. За Залбоо ингээд чалчаад өглөөд яваад ах юм шиг бүгдээрээ хумдээ дээр очиод халиунатайгаа уулзаад тэгээ бичлэгээ үргэлжлүүлье. Хай. Гарч нэлийн хөвт юм шиг та. Амар хөтэй байна. Таараад. Би ингэж удаан хөдөөд юу үстэй. Зүгээр. Үгүй би амар таарсан юм аа. Тийм үү. Тэгээ гадаа хүлээж таарсан.
Удаан уулзсангүй. Тэгэд хэр удаан уулзаагүй ч уулзж байгаа лээ. 7 сард уулзлаа. Үгүй 9 сард уулзсан шүү дээ. Тэгээд 9 сард уулзаа. Тийм амар 2 сар болсон. Оройн яалаа идэг байгаа тий. Юу ч идээггүй би өнөөдөр юу ч идээггүй. Юу идэх байлаа? Чи өөрөө идмээр байгаа юм аа л. Би пицца идмээр. Пицца. Пицца юу? Нэр юу? Оо. Hi guys. Guys. Ханстагой пицца авч. Ханстагой пицца авч гэж. Яг энэ гэдэг. Би чамтай өмнө уулзахдаа ахна гэж ярьлаа. Үгүй. Ахна гэж юусаа яриаггүй те. Аа тийм. Ягаад тэгж ах болчихоо? Мэдгүй. Ягаад тэгж вэ? Мэдгүй. Би маашаа суухгүй бол цаашлаад байгаа. Би дэндүү ингэж байна. Чи бүр нэлийн турччихээ бүр. Шинжаа. Монгол дахта чи ийм туранхаа байгаагүй. Тийм үү. Амар турцаа харагдах юм. Юм мэдээж ууж байгаа юм ч та. Ахантад пицца авч. Пицца хүснээрээ захиалаарай за. Оо. Тэгээ хоёлаа энд хоолоо идчихэд бас Кангнам ороод нэг орой гоё газар очино. Тэгээ та удахгүй 10 сарын 30-нд Солонгос улс дахь Монголын шинэ жил болох гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэрний яг ямар газар болох юм би чамд очиж харуулах юм. Тэгээд гоё чамд 12 сарын 30-нд шинэ жилд оролцохгүй тикет бэлгэлнэ за. Тийм үү. Вау. Чи Монголын Камертонгийн хамтлаг мэднэ үстэй те? Ая миний 18-наас явах цаг болоо хонгор мэн. Явах цаг болоо хонгор мэн. Ярах хүн ч гэсэн Монголын айгу алдартай хамтлаг ирж тоглохгүй тэр юу шинэ жил дээр. Ер нь тэр хамтлагийн тоглолт болох юм. За одоо би нэг асуултаа дахиад асууж эхлэх гэдэг шүү заяа. Ямар. Тэгвэл яг одоо жишээлбэл заяа паркинг олгож байгаа шүү дээ хоёлоо. Чи түрүүлээ ороод гоё ингээд хоол молоо захиалаад ингээд дулаахан суужээ. Би паркинг олцоод араас чи яваад очио гэвэл энэ зөв үү айсгүй хамт паркинг хажид хамт орох хэрэгтэй байсан уу? Хамт зүгээр паркингээд хамт явсан тийш тантай тий. А тийм үү. Би болохоор яг сая тэгмээр байсан. Сая пиццаны газар ороод би энэ паркинг хажгаад машина тавьчаад ирээ ороод гоё пиццагаа тухтаа хараад юм уу захиалаа суужээ гэж хэлчихсэн байхгүй юу? Аа хэлчихсэн юм уу? Тийм. Гэхдээ яг тэгж хэлчихэж хагаад буруу гэж магадгүй гэж бодоод тэгээ асууч хийгсэн чинь тэг чи яг буруу биш. Аа миний стайл бол биш л тий. Чиний стайл биш уу? Аа харин тий. Тэгэхээр ийм хүү нөгөө нэг стайлыг яаж мэддэг болт юм бол? Одоо ингэж мэдчихэж байгаа сте тий. Тэгэхээр дараа тэгэл хэлэхгүй байна. Тэг би яагаад ингэж байгаа гэж одоо ингэ паркинг хайгаад яваад хаас санаа зовоод байгаа байхгүй. Яа. Чоо. Хикунэ 진짜. Хикунэ. Одоо асахгүй. Маягийн зүгээр. Одоо маяглахгүй заяа. Hi vlog. Модон дээр пиццагаа тавьдаг юм шиг. Харин тийм шиг энэ тий. Амар өсөж байна уу? Салат авах юм өглөөд. Нүгөө зүгээр. Өдөр болгон модель зураг авдаг тийм. Өдөр болгон бол биш үү тийм. Өчтөр хүртэл өөр ажил хийж байгаа. Өнөөдөр зураг авал тэгээд. Микро чаанаа. Сонсогдсон ах тий. Өөр юу вэ? Би чаангаа уртаас ч биччихөө. Яасан? Үгүй. Зүгээр. Би өөрчлөсөн байна уу, хэвэр байна уу? Хэвэр байна уу? Үсээ засаж байгаа өөрчлөсөн боостой. Аа тийм ээ. Уртлаа ингэж шүү дээ. Дэмий байна уу? Үгүй. Яагаад гэсэн? Намайг ингийн гот ингээд би өөрөө өөрчлөдөг байхгүй өөрийгөө. Тэгээд нөө хоёулын үерхчээ ингээд нэг бичлэг тавьсан шүү дээ. Золбоо шинэ найз охинтой болсон байлаа гэдэг. Тэгсэн чинь хүмүүс бас амар их шүмжилсэн намайг. Яагаад? Тэгэхээр зүгээрээ би одоо нэг шүмж дээр эмзэглээ болцсон байлаа. Тийм үү. Кофе ихтэй юу? Тэндээс кофе өгсөн юм чи. Чи өгч ийн гэдэг тэр юмнуудыг уугаад ах юм бол кофе уухгүй нойр үү шүү дээ. бие бодохгүй тэгэл өгсөн сэргэн гэл кофе уугаад энержи дринк уугаад байвал болохгүй шүү дээ. Тийм үү. Жоо загнах хэрэгтэй юм шиг. Үсэж байна. Гэмшиж байна. Үсэж байна. Үнсэж байна. Үнсэж байна. Үсэж байна. 배고파. Үлсэж байна. Үлсэж байна. За, халууна битээр хоол гараад ирлээ. Энэ 불고기 파스타. Энэ болохоор 바질 크림 리조또. За, сайхан боллоорой. сайхан болоорой. Амжилттай ажиллаад ирсний төлөө. За. Хэлний газ болгосон. Хөдөн байна уу? хөдөн шиг. Чи даагаараа энийг юу яах юм болчих юм уу? Чи нөө хоол идэг болохоор энерги байгаа юм л та. Тийм үү. Гэс энерги авах гэс. Яваа. Амттай. Өнөстой амттай. Миний ер нь гэртээ хийж иддэг хоол гэх юм бол удаа таарна. Удаа таараа. Өөр. Өдөр болгон удаа таараа иддэг үстэй. Өдөр болгон удаа таарна. Нэрээ. Гэтэ миний хийсэн өдөр болгон хийдэг удаа таараа өдөр болгон гоё амттай байж. За. За, халуунагийн захиалсан пицца гараад ирлээ. Энийг. Вау.
За пицца идээр. Ее. Халуунаас та мэдрэмжтэй захиалсан байна хоолнуудаа. Бүгд аягүй гоё юм та. Наасан дулаахан байна та. Дулаахан. Гоё. Тэгээ хоёул одоо хоёр дахь болсон юм чинь хамаагүй өстэй. Хамаагүй. Солонгосчууд халуунаатай уулзаараа гэж зөндөх мессежсэн. Тийм үү. Чамайг харахыг хүсэж байгаа үзэгч зөндөө байгаа гэж. Баярлалаа. Гэж яах вэ? Гэж яахгүй дууссан. Яаж вэ? Би тэгвэл Окей. та юу гэсэн юм? Хоол үлдээж сурж байгаа. Ингээд чадчих штэ. Тэнгуутаа би ингээд хүчээд бүгдийг идгээд дуусах байхгүй юу? Харин өмнө ч тэгжсэн. Тийм нөө травмата. Трама. Травманы үүр юм шүү би бүр. Тэгээ зөвхөн бодоотаа орох штэ. Йоо, тэё. Тэгтээ би айгу эмзэг байна. Би амар өдөрдөг юм. Би ягаад чимэгтэй өнөр өдөрдүүлж амьдрахгүй. Тэр нь буруу биш шүү дээ. Ээг одоо миний нэг хаалт гэх юм уу? Яг тэрний цаана байгаа золбоог юм гэх юм уу шал өөрхөн баг. Амар өдөрдөг юм баг. Тийм үү? Амар өдөрдөг. Тэр нь хийжээ гарч ирдээ. Би нэг гэж дарахаар байна. Тийм үү? Яана. Амьдрал зохиохоор дэр хүн айгүй их ойлгох юм байна. Надад ийм хүн зохиох юм байна. Би энэгээр авч болохгүй шүү дээ. Гэхдээ хүн ингээ машин бараа ухарж байхдаа амар секси харагддаг гэсэн үг юм уу? Аагүй. За халина битээр хоолоо идчихэд гараад ирлээ. Одоо 12 сарын 30-нд Солонгост Сөүлд шинэ жил болох газрыг очиж чамд танилцуулнаа. Ямар газар болох ч вэ? Солонгост нэг ч удаа шинэ жилд орж үзээгүй гэсэн тийм. Энэ удаа гоё. Солонгост болдог Монгол шинэ жилд орж үзээрэй за. 좋아요. Халина миний нэг сүйд гаргасан цэг гэдэг дуу сонсноо. 조금. жоохон сонссон юм те. За. Оо. Мөрөглөө. Оо. Өөр юу вэ? өөр юу вэ? Чамаас асууж яах вэ? өөр юу яах вэ? Хайртай хүнтэйгээ юу яах юм бол нилээн юу байна үглэн. Гэтэ тэр хүнийхээ төлөө. Oh my god. Шууд стресстэй жигсэн үү? Шууд стресс. Чи хэдэн он ихлээ? Мэдгүй юу те? Мэд чинь санаж байна. Санаж байна уу? 99. Оо. Солонгосын дээдлийг тоглодог Солонгос залуутай орчуулсан тэр бичлэгийг үзсэн үү? үзээгүй. 98 оных чамаас нэг ах юм байна. Тийм үү? Тийм. Яасан? Яах чагаа? Яах яахчгүй л дээ. Яагаад яасан? Тэгсэн чи Сингл юм билээ. тийм үү? Тийм. Ваа. Тийм үү? Айгу мундаг, ухаалаг, царайлаг, хүмүүжлтэй, Йоо. гой хоол хийдэг, Хоол хийдэг. цэвэрхэн амьдардаг, Амьдардаг. сарын цалин нь маш их. Тийм үү? Ямар гоё хүн бэ? Сайн хүн биш үү те? Солонгост амьдарч юм уу? Тийм, Солонгосын дээдлийг тоглодог гэдэг чинь. Тэгээд Би тэр залуутай уулзаа юу гэж бодсон бэ юу гэхлээр гэж бодсон юм? сайн хүнтэй уулзаад гой аз жаргалтай амьдрасай л гэж бодсон. Намайг бодсон уу? Яг үнийг л бодоагүй ш бодсон. Тийм үү? Тийм, насны хувьд ойролцоо. Тэгээд та хоёр ер нь бас айгу яриач айгу адилхан байгаа байхгүй. Бас яг чам шиг юм аялахтаа ирдэг. Тийм үү? Дөрөвдүгээр ангиасаа Солонгост ирсэн. Тэгээд айгу аялахтаа ирдэг. Монголоор сайн ярьж чаддгүй. Чи тэр бичлэгийг үзээч. За үзье. Үзээрэй за. Үзье за. Everybody put your hands up.
Хөвчлөлтэй дуу шүү дээ. Тэ? Хөвгөлтөө дуу байна. Гоёгтой дуу шүү дээ. Тийм. Анхааралтай сонсоогүй шүү. Хөвчлөлтэй юм. Тэжгүй юу? Гоё. За. Гоё. Зур тарж байгаа юм. Аха. За, өнөөдрийн халиунагийн лук. Намсан таваагаас нэшэр да. За, тэр цаана намсан таваар харагдчихэ. Наан халиунаас зогсож байна. Би таныг дараад өгье. Айх зүгээрээ. Яага. Зүгээрээ. Дараад өгье л та. Ээгүй. Тасгүй энэ дэр дараа штэ. Тасгүй намсан тавар дээр дараа штэ. Ямар амар тардыг. Үгүй хүн Монголд ингэж яадсан юм зү. Үгүй. Гадаа гоё. Намсан таваа гоё. Хөнгөө байна. Би тэгээд яа и게 та ингэ дарсан ч юм санаа штэ. Би ганцаараа ингэ яасан санаа байна. Ганцаараа камер тарахаар юм гэж юу. Миний outfit. Оо. Гоё зөгч. Чи камер гоё байхгүй бол энэ эйгүү байраад байна да. За ингэж юу? Ямар стайл? Өнөөдөр ямар стайл юм? Харагдаж байна уу? Харагдаж байна. Өнөөдрийн стайл уу? Хипхоп стайл. Хипхоп юм уу? Өргөн өмдөн дээр Timberland-ийн гутал. Тэгээд Jordan күртэг. Лол уран цааз. Яа. 깜짝이야. За, та бүхэндээ солонгосыг дээрэс нь харуулъя. Нэг иймэрхүү харагдаж байна. Окей. Нэг хоёрын гурваа и. 더블에가 따라다오. 네. 이게 뭐야? 자, 이거 안 돼. 왔어. 어스턴. 자, 멋있다. 저걸 웃지 마, 야. За, миний дарсан зураа. Энэ амар гурван гарч Гоёсон байна уу? Ашгүй. За, өөр та. амар зөндөө дарсан ш та. Вау. Гоёсон байна уу? Гоё гарцсан бастэй. Тийм байна. Тост. За, халуун автер. Намсан тавар дээр гараад ирлээ. Гараад ирлээ. Эхээ юм боцож гарч ирлээ. Гараад ирлээ. Амар гоё. Хөөрхөн шүү дээ. Тэ. Вау. Нэг хоёрын гурваа и. Нэг хоёрын гурваа и. Гурваа и. 첫눈에 반한다는 이야기가 널 보는 순간 이해가 됐어 매번 야야야야야 불러 널 야야야야 내 맘을 고백하려고 За үзэгчдээ тэгэхээр золбоо нь хаана ирсэн байгаа юм бэ гэхлээр халиунаг дагуулад хормын ордонд хүрээд ирлээ. Тэг ийм хорим найр гэдэг ийм гой газар хүрээд ирлээ. Тэгээд энд юу болох гэж байгаа юм бэ гэхлээр 12 сарын 30-нд Солонгост амьдарч байгаа монголчуудаа зориулаад шинэ жилийн баяр ямар нэртэй вэ? Харшийн шинэ жил. Харшийн шинэ жил. Тэгээд энэ харшийн шинэ жилээр ямар хамтлаг ирэх вүлээ? Камертай хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ 24 дунд болно. За тэгээд манай халиуна ерөөсөө Солонгост болж байгаа Монголын шинэ жил орж үзээгүй гэсэн. Гоё Монголын шинэ жил орж үзүүлнэ гэдэг манай агч гоё урилга өгнө гэх. Тэгээд урилга одоо гоё хүлээлгэж өгч чинь битээ. 12 сарын 30-нд яг энэ хүү газар хамгийн гоё орой, хамгийн гоё үзэсгэлэнтэй даашинжаа өмсөөд хамгийн тансаг зэрэглэн оройн зоог идээд яг цагтаа эхлээд яг цагтаа дуусаад албан ёсны эрхтэйгээр одоо энэ хүү тоглолт маань болж байгаа. Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудтай зориулаад камертай хамтлагийн 30 жилийн бүтэн концерт болноо. Минийхээ хөхгүй мө? Оо яана чинийхийг бас үгүй. За холбоотойгоос урилгыг гаргуулж өгье. Надад хөхгүй болохоор над минийхээ болж байгаа болов гэж. За стоп баярлаа. Ямар гоё юм бэ? Хар шинэ жил гэдэг нэртэй ийм гоё. Шинэ жил. Хар шинэ жил те. Хар шинэ жил гэж байна. Хар шинэ жил шүү. Хар шинэ жил гэдэг нэртэй ийм гоё
урилга авлаа. Ардаа юу хөрхөн хонх мохтой. Бүх хүнд ингэж өгч байгаа юм уу? Бүх хүн байна. Одоо манай тикт маань бүх хүнд ийм гоё урилгатай байгаа. Нара. Ямар гоё юм бэ? Камертай хамтлагийн зурагтай. Гар үсгтэй. Гарын үсгтэй. Ямар гоё юм бэ? Зүгээр энэ урилганаас нь ахуулаад бүр стандартын шаардлагыг маш сайн хангаж байгаа гэдэг нь мэдрэгдэж байна. Тэгээ та бүхэн угаасаа харж байгаа бах те. Энэ арт байгаа энэ орчин, энэ ширээ засалт, за тэгээд энэ тайз хэсэг, дэлгэц яриад байх юм алга. Бүр үнэхээр гоё юм. Чимний дууралт тийм ээ. Одоо Солонгос Монгол улсаас ерөнхийдөө бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж ажиллаж байгаа. Тоглолтын найруулагч, саунд инженер гэх тийм ээ. Бид нар мэдээд үзэгчтэй хүндлээд яг цагтаа эхлээд яг цагтаа оруулж байгаа учраас одоо дууралт тийм ээ. Лед дэлгэцэн дээр одоо тийм ээ хамгийн одоо өндөр түвшинд мэдээж энэ одоо энэ Grace 72 ивент холл маань одоо Солонгостой бас одоо тодорхой хэмжээний маш гоё том ивентүүдийг хийдэг, хорим найрыг хийдэг ийм гоё ивент холл учраас бүх юм стандартын дагуу дууралт дүрс мөрс тийм ээ. Бүхэл юм айгүй гоё тэр оройг бол үнэхээр гайхалтай нэгэн үчиг Солонгост байгаа монголчуудтай зориулж байгаа шүү. За үзэгч та бүхэн сайн агчийг таньж байгаа бох те. Нөө золбоод Монгол цэг гэдэг дууныхаа клип хийхэд маш их тусалцаа үзсэн. Тэгээ манай туулын үеэлэгч гэж ярих. Тэгээ үеэлэгч нь байгаа. Тэгээд ямар ч гэсэн 12 сарын 30-нд бүр үнэхээр гоё тоглолт болох юм байна. Халиунад ямар санагдаж байна? Энэ газар амар гоё хөөрхөн том байна. Тэгээ Соул дотор ийм том wedding hall байсан гэж бодоогүй. Тэгээ цэцгнүүд нөгөөний одоо гарч чадахгүй юм л амар хөөрхөн том хоол байна. Одоо яг тэр өдөж маань мата шинэ жилийн орчноор ширээн мэн засагдана. Одоо ширээн дээр одоо шинэ жилийн холбогдлолтой маш гоё декорэшн байрлал, зураг авахулах хан байрлал бид нар маш ер нь бол өндөр хэмжээнд бол бэлтэж байгаа. Тэгэхээр тэр орой үнэхээр орж ирээд вау гэдэг л одоо тийм үзүүлэх байх та. Үзэгчтэй анхааруулаад хэлэхэд та бүхэн гяс пледээ захиалах бол хүний тоо хязгаартай байгаа тийм. Хүний тоо хамгийн гол нь хязгаартай. Энд одоо газар маань яг л нэг ширээндээ 12-аас суухал яг л 12 хүн суuna. Ерөөсөө илүү бол хүн багтаах одоо байхгүй учраас тасалбарын тоо маань үнэхээр цөөхөн үлдсэн байгаа. Тэгээд амжаад аваарэ. Сайн агч улаан мэдж байгаа тийм. Ер нь би ийм Солонгост болж байгаа тоглолтын сурталчилгааг их аваад байдгүй. Гэхдээ сайн агчд бол би энэ удаа бол яг итгэж байгаа. Ягаад гэвэл би тэр газар нь очиж үзье гэдэг энэ яг газрыг хараад зорж ирээд ороод ирсэн байна. За үнэхээр гоё газар болж байгаа юм байна. Хамгийн одоо яг онцолж хэлэх юм байна. Камертай хамтлагийн 30 жилийн тоглолтын 24 дуу бүтэн концерт маань дуулагдана. Одоо 2 тастаж дуулагдана гэсэн үг. За та бүхэн бас ямар дуу сонсомоор байгаагаа хүсэх юм бол манай Eco Entertainment-ийн комент хэсэгт бас үлдээж болно. Камертай хамтлагийнхан маань хүссэн дуунуудыг бас гоё санал аваад бас нэмэлтээр бас дуулчих боломжтой байгаа. Нэгэнт одоо зориод ирсэн энэ гоё үдшиг бид нар 7 цагаас 12 цаг хүртэл энэхүү танхимдаа дуутай, хууртай, бүжигтэй, хөтлөгчтэй, за магадгүй шинэ жилийн маш гоё үзүүлбэртэй нэгэн үчиг байх болно. Яг цагтаа эхлээд яг цагтаа дуусах учраас гоё цагаа барьцгаагаад айлхах эртхэн ирээд нэг ширээн дээр суугаад танилццгаагаа тий. Энэ цаа юу гэсэн бэ? Эртхэн гайгүй залуу байвал энэ маш олон гоё одоо ивент тэтгэгч байгууллагын одоо гоё ацтан буюу бэлэг байгаа. Тийм үү. Үнэхээр тий одоо энэ бүгдийг одоо энэгээр одоо яриад авах боломж байхгүй учраас бас нууц байхгүй хамгийн маяг ирчүүл болохгүй шүү дээ. Хүмүүс хүлээлт үүсэхгүй. Ирээд ер нь бол гоё ацтан болох боломжтой маш олон бэлэг бас байгаа. Одоо ирсэн хүн болгон үнэхээр тэр оройг хизээж мартагдчихгүй өнгөрүүлээсэ гэж бодож хийж байгаа. За. Плей цөөхөн үлдсэн байгаа учраас та бүхэн яаралтай захиалаад 12 сарын 30-нд нэг үжиг камертай хамтагтай хамт харшин шинжилдээ ирцгээгээрээ. Тэг гоё шинжилх юм байна. Тэгээ ийм гоё шинжилийг халиунадаа үзүүлэх гэж байгаадаа бас баяртай байна. Баярлалаа. Хүрэлцэн ирцгээгээрээ. Дөрвөн курс хоолтой тэг гоё ундаа янз бүрийн барж их юм байна. Хамгийн гол нь тэг камертай хамтлагт дуртай хүмүүс нь 24 дууд болно гинэ. Нэг үчиг хамттай гоё өнгөрүүлцгээе. Би өөрийнхөө өнцгөөс нэг ганц зураг дараалчихдаг. Бохгүй. 자, 1, 2, 3, 4, 5. 갑자기 내게 나타나준 너 신지dim에 아차러지는 비참한 아무리 두하나 신지dim에 한참 За, халиунадтай ямар ч байсан шинэ жилд оролцох газараа ирээд хоёр нүдээрээ харчлаа. Таалагдсан уу чанд? Ваа. Таалагдсан амар гоё том газар ээ. Хоор. Тэгээ 12 сарын 30 сайхан бөөнөрөө оройн 7 цагаас камертай хамтлагтайгаа хамт шинэ жилээ огтцгаая. Гоё шинэ жил болох юм байна. Тэгээ халиуна битээр ямарчсан ирэхээр боллоо. Тэгээд халиуна тийм шинэ жилд ордог хувцас байгаа юу? Байхгүй. Би нэг ч удаа
тийм шинэ жил орж үзээгүй болоо дресс өмсөх хэрэгтэй тий. Дресс код нь бол тийм гэсэн. Аха. Токсидо дресс гэсэн. Би архиухаараа ингэ бүр амар тасарчлаа ууждаг байсан байхгүй. Тийм үү. Тэгээ одоо архиухаа болоод 1 жил гар болцсон. Тийм шүү дээ. Тэгээ одоо энэ шинэ жил цас уух юм байна тий. Уухгүй би архи. Гоё. Чи уух юм аа? Би why no? Вай нуух юм уу? Why no? Christmas өстэй. Christmas Why no? Яг руу уурлаад байгаа. Би оо. Christmas юм чам. За ямар ч 12 сарын 30-нд гоё шинэ жилд орно гэсэн чинь гоё хүлээлт үүсчлээ. Тэгээд хоёулаа азтан болвол яах вэ? Азтан. Тий. Азтан гэдэг нь одоо хоёулынгийн плей суглаатаа гэсэн үг байхгүй юу? Аа, тэгээд шагналтай. Тэгээд гоё шагналт нь яг юу байгаагийн сайн мэдэхгүй юм л да. Тэгээд гоё бэлэг өгнө. Азтан болчих юм бол. Тэгвэл зигнээсээ гоё том дуурсамж. Том дурсамжлах уу? Болсон шүү. Костюм авахдаа ямар өнгийн костюм авал гоё зөхөх болно? Харин ээ. Чамтай анх болцохтой байсан тэр сахиа өмсөд ирэх үү? Oh no. Хар бор өнгө амар хөөрхөн. Боронгийн юм Хар бор. байхгүй юм. 근데 бор биш жоохон хар бордог. Чи над руу тэгвэл зургийг нь явуулчихараа за. Тэгээ танд иймэрхүү өнгөөр зөхнө. За тэгээ. Чи наа костюмтай ингэж харж байгаагүй юу? Нэг ч харж байгаагүй. Тэгвэл 30-нд хараараа за. За 30-нд харъя. Хоёулаа харуулъя заяа. Surprise. За тэгээ. Тэгээ асаа анх юм шүү дээ. Надаа ямар өнгийн дресс өмсөх юм бол зөх юм шиг. Чамд гоё гэгэл өнгөө айгуу гоё харагдсан юм шиг. Гэгээлэг өнгөө. Тийм цагаан. Цагаан. Гоё тийм шаргал. Хаах гэгээлэгээ. Тийм гэгээлэг цагаан гоё хувц өмссөн байхад чинь ингээд хармаар байна гэх юм уу? Окей. За одоо өнөөдрөөс эхлээд нэг шинэ жилдээ бэлтнэ гэдэг. Дайетанд ороод хоолоо сайгаад нэг бууз мантуугаа идэхээ болоод будаа идэхээ болоод гурил идэхээ болоод өдөр болгон жимдээ яваад 30 хоног өстөө гүрийнэ. 30-тай болно шүү. Six pack-тэй болж байгаа 30-тай болоод. 30-д гоё шинэ жилдээ орно. Зүгээр үү? Найр урж гэнэ үү? Үгүй айгүй. Зүгээр үү? Зүгээр. Унтмаар байна уу? Үгүй. Шинжилийн шөн сайхна. Тэгээ сайн нэрээ битээр хамт хоол идж байгаа. Тэгээ би нэг машин таглаа тавьсан байсан байхгүй. Тэгээ тэр газраас нь залгаад машинаа холдуулаач өгөө. Тэгээ би машинаа холдуулчаад ирэх хооронд халиуна хоолны тооцоо хийсэн байсан. Би орч ирээд яаж байгаа юм бэ гэдэг. Welcome Солонгос. Welcome. Чамд өгнө хоол авч өгөх гэсэн чинь чи надад хоол аваад өгч. Баярлаа. Гоёсно. За тэгвэл сүүлээр өнөөдрийн оноо өгөх үү? Өнөөдрийн оноо юу? Өмнө оноо өгчээсэй сте. Тийм штэ. Өнөөдрийн халиунатай өнгөрүүлсэн цаг хугацаа 10-аас 9 оноо. Оо. Нэг оноо нь юу вэ? Нэг оноо нь болохоор би өөрөө жоохон ингэ төлөвлөгөөгүй байсан. Тэр нь жоохон төлөвлөгөө. Тийм. Чиний үед хэд оноо? Нууц. Хүнээс юм асуучаад өөрөө төлөх нь ингээд өөрөөс нь эргүүлээ асуухаар нууц гэдэг хүмүүс хамгийн муухай юм байна. Би болвол 7. 7? Яасан? 7 юм уу? Яасан? Яг 3 оноо асгацсан. Үзэл 7 оноо өмөрс. Би 3 оноо яг асгацсан юм л дээ. Би сайн хэлсэн шүү дээ 1 оноо яг асгацсан. Бис ерөн тэгээ Кевек байхгүй байгаа жоохон бас майнус болсон. Кевек гэдэг нь нэг халиунатай уулзч хоол идчихэд ингээ хаашаа яваад ингээ гэсэн тийм төлөвлөгөө байхгүй байгаа ямар ч 1 оноо асгдуулсан юм байна. Ерөн тэгэл тэр нь жоохон юм байсан. За 2 оноо. Тэгээ тэрнээс бол 3 оноо асч байгаа юм уу? Гинт ингэж хөдлөөд гинт намсан 5 явсан шүү дээ. Тэр нь надад бас амар сонирхолтой байсан. Тэ? Огон төлөвлөсөн байсан бол бүр гоё ойлгох байсан уу? Тийм л дээ. Юугийн соёдож ана? Дуусгая. Баярлаа. Хүрэж өгсөнд баярлаа. Хизээ уулзсан гэлээ. Шинжил дууссан. Шинжилээр уулзсан. За тэгээд би яагаад ингээ аяр хоёр яриад байгаа юм? Зайлаарай. Хэлээрэй. Зайлаарай гэсэн. За ямар ч сан халиунагийн гэрийн гадаа хүрээд ирлээ. Гэрт нь хүргээд өгчлөө. Тэгээ өмнө намайг гэрт нь хүргэж өгөөгүйгээ зөндөө хүмүүс шүүмжилсэн болохоор энэ заавал гэрт нь хүргэж өгч юм. Тэгээд халиуна битээр ямар ч сан 12 сарын 30-нд хамт шинжилээр орохоор боллоо. Тэгээд гоё дресс аваад гоё костюм өмсөд хоёулаа шинжилээр уулзъя. Тэгээд тэр болтол бие сайн бодоорой. Хоолоо сайн идээрэй. Дасгал хөдөлгөөнөө сайн гэрээ. Болцонтой болоод өнөөдөр би гоё хоол авч өгсөнд маш их баярлалаа. Баярлаа. Халиуна битээр бичлэгтэй хамтаа сонсогчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай. Зүрх. Бай. Ямар том зүрх вэ? Бай. Одоо ингэ штэ. Ай хийх юм. За за бай.